За темплейт өгжүүлэлтийн 2 дугаар хичээл эхэллээ тийм ээ. Манай юун дээр болохоор тэрийг silence system. Яаж вэ? За одоогоор манай сайт бол ийм болсон. Тэгэхээр динамик болгоогүй маш олон хэсэг байгаа. За хамгийн дөрөнд энэ widget-ээ сайжруулъя. Энэ динамик болсон уу? За энэ цаашаа оръё. Шууд сакр үсэрч जैन тий. За single page. За хамгийн эхлээд юу вэ? Sidebar widget-үүдээр тааруулъя тий. За footer-тэй тааруулж үзсэн шүү дээ. Тэр шигээ яг тааруулсан гэсэн. За дараа нь post single page л гэсэн үг л тий. Цаашаа орохоор post руу цаашаа орохоор манай харагдах хэсэг гэсэн. Одоо бол dynamic биш байна. За 3 дугаарт нь хамгийн гол юм болохоор menu. За ийм 3 юмыг ямар ч хэсэн хийж дуусгая. За хамгийн дөрөнд sidebar. За энд бол зүгээр статикаар хуулж тавиад юмнууд нь өөрчлөлтсөн юм шиг байна тий. Манай үндсэн хэсгийг гаргахын тулд яах вэ гэж. За template folder руу очино. За C-ийн example. C дээр үү? Биш юм байна. Вамп шүү дээ. Вампing example алгаагүй. Энэ чиглэлд дотор л тий. Аль нэлээ? Гоё юм уу? Тий. Эсвэл байдуу. За sidebar руу орлоо. Нэг notepad++ дээр нээчээ. За ерөөдөө дуудсан юм шүү. Дуудсан шүү. Индекс дээр очиод тэнийх ганц дуудсан шүү. Тийм үү. Тийм зүгээр болчих шүү. Биш дэм арчилж нөгөө юу ба. Наач нөгөө дээр бүгдээр хэдэн 360 мар гэдэг шал өөр энэ. Тийм нэгийг л нэгийг л үлдээсэн шүү дээ. За гоё дэм юм байна. Админ руу очиод template харагдах. Түр пауз. Эдийг солих юм уу? За олчлоо. Гоё дэм итгэжүүлчлээ. За энийг хаач. Гоё дэм гэдэг. За гоё дэмийн авши. Гоё дэмийн sidebar page руу орохоор бэд дэм шүү дээ. Ингээ хэлдэг. Гоё sidebar гэлээ. Бичээр авш. Бичиж байгаа. Пауз шүү. Явж байна. За энэ болохоор дандаа статик байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ доторхоо авч хаяад div-л үлдээн дээ. За ер нь ингээл цодын авч хаяал. Энд нөө span 3 гэдэг чинь өргөнийх нь хэмжээ байхгүй. Өргөнийх нь хэмжээ 3 грейд гэсэн үг л дээ. PHP dynamic sidebar юу лээ? Main sidebar гэж санагдах юм. За main sidebar гэдэг нэрийг хаанаас олж зохиож бичээд байгаа юм бэ гэхээр appearance widget дотор энэ тийм хамгийн нэрнүүдийг л тавьчих байгаа гэсэн үг. Хэрвээ энийг гаргах юм бол энийг нэрээр тавьчихна гэсэн үг. За одоо ингээд save-лцсан. За refresh хийгээд үзье. Айгуул энийг дуудаагүй юм байна л да. Index page байна. Index сонгоолголоо. За grid ийм байх хэвээр би л чэжээр хаяад болчих жоохгүй. Span 3 нь хэрэггүй шүү дээ. Эннээс эхэлж хааж байгаа гэсэн бүгдийг арилгаж хаяад. Shit. Наач дивж орчлоо. Див нэг хамтд нь арилгах бол би арилгах чаддгүй. За одоо энэ чинь sidebar-аад очиж шүү дээ. Get sidebar тийм үү. Ер нь бол саяны sidebar page дотор байгаа ямиг л хүчээр аваад тавьчлаа л гэж ойлгож байна. Header page-үүдийг адилхан. За одоо манайс жоон замраагүй ч гэсэн бол уг нь бидний өсөж байгаа юм бол гарсан байна тий. За style хэвжүүлэлтийг нь бол дараа хийчих болно. Дараа нь хийчих болно. За хэвжүүлэлтийг нь яаж хийх вэ гэхээр за sac юм-ыг ороо тий. Энэ одоо мэдээний төрөл гэж энэ inspect хийлээ.
Ер нь ээж 3-тай гадуур байна news категори гэдэг энэ классыг тавих хэрэгтэй байна л да. Одоо бол манай энэ дээр бол класс нь бол байхгүй байгаад байгаа гэж би ойлгоод байна л да. Side гэсэн мөртлөө. За шинэ divтэй өчөөг л аваад. News категори гэдэг нь хаанаас гараад байгаа юм бол? Алийг явах гэдэг юм та. Гэх би энэтэй л адилхан хандах гал. За энийг явах дараа нь шийдчих тоо. За дараагийн хэсэг. За сайдвар болгочлоо тийм үү. За single page бэлтий гэж. За single page бол баг ялгаагүй дээ. Single page гэлээ. Энэ болохоор цаашаа орохоор харагддаг гэсэн үг л дээ. Энэ болохоор default-оор явах юм бол за эхлээд линк олвчих. Index page дээр линк олвох гэхээр үгсүүгээр би одоо энэ дээр дарахаар манай линк руу биш сак юм руу үсрээд байна те. Энэ тэгэхээр буруу гэсэн. Index page дээр байгаа. Үй энэ чинь дандаа юу юм шүү. Биш байна. Static юм шүү. Static. Та надад нөгөө нэг гэн мэдээвэлтэй бусдын нөгөө шууд PHP-гээр аваад while гэж тэрийг яагаад алга болгочих вэ? За гялцуулчихлаа. Тэр чинь амар. Sidebar-ын дээд л хүртэл арилгана. За ингээд чам static хийж байгаа юм шүү дээ. За ингээд мэдээвэлтэй. New мэдээвэлтсэн. Banner object banner устгачи яхад дээдлийн banner устгачаа гэж. За энэ дэр өмнөх юм ахаад гэдэг. За яах вэ? Тэгтээ ялцуулч те. PHP query posts гэлээ. За энэ болохоор яадаг функц гэхээр нөө хостнуудыг авдаг шүү дээ те. While гэлээ. Have post байна уу шалгаж байна тий одоо. Posts гэдэг үлээ. Posts гэдэг. За энэ query post энэ дотор утга өгөх хэрэгтэй. За хоосоо тоодоогонд өгчээ. Дараа нь гоё хоосон биш байдлаар хэрэгэлж сурнаа. За энэ while нь болохоор энд эхлээд энд дуусч байгаа гэсэн үг шүү дээ. За тэгэнгүүтээ the post гэлээ. За энэ have post гэлээ the post. Ингээд ажиллах нь үзэл та. Зүгээр fresh энэ page fresh. Тэгвэл яд чинь манай нүүрсэ гэж харагдаад байна тий. Хэлсээ төсвөрлөөс за эргэлзээ та тэр юу нь хэвлэх гарчгаа хэвлэв юм тий. Ямарсан заяаных болохоор манай эргэлзээний тоогоор бол гарсан тий. Постны тоогоор бол гарсан тий. The title гэлээ. За ер нь PHP бол echo гэдэг функцээр юм HTML болгож хэвлэдэг. WordPress-ийн the title гэдэг функц цаана өөрөө echo хамт явж байгаа гэсэн. За одоо юусэн гарчгаа солилцсон. Тэгсэн чинь араа манай нүүрсэ гэж байраа гэж бигээд нөгөөд маань гараад ирчихсэн. За дараа нь доторх мэдээлэл. Сонио ачин гэж байна. За энэ доторх мэдээг энийг аваад home sheet энэ гэлээ. PHP the content гэлээ. За контент хэлсэн те. Fresh хэлээ. За янз бүрийн юм гарч ичэн те. За энэ ах зургатаа зурггүй. Ер нь энэ нэг ийм соёл гэх юм юу гэх нүүрсэ гэдэг пост руу орох юм бол тэрэн дотор юу гэдэг grid more гэж нэг юм байд. Саяны болохоор манай бүх юм гарч ирээд байгаа. Тэгэхээр тэрэн дээр юу гэхээр би энд нэг grid more энэ нэг зураас шиг юм бааз. Энийг би тасч өгч болно. Тасч өгч юу? За би харуулъя л та. Энэ өмнө заяа. За энийг close чих. Delete хийлээ. Copy хийлээ. За энийг жан доошлуулчих зураг. За би энэгээр grid more тасалж байгаа байхгүй. За save чи тэгэнгүүт юун дээр болохоор энэ араа саяны red more-оос өмнөхөд нь гэж гарч байгаас блог үндсэн утсан дээр. Зөв.
Би болохоор шууд энэ нүүр уусан дээр зураг мөр гаргамааргүй шүү дээ, тэ. Хөрөг хэрэгтэй зураг гаргамаар байл энийг яах хэрэгтэй байхгүй. Биш ээ. Ингэж read more-оор өдөртөж болно. Тэгээ more гэдэг үгийн цааш унших гэж болох юм. Болно. За тэгвэл ингэх тэрийг л яаж цааш нь унших вэ гэхээр энэ дээр нь шууд цааш унших гэж. Up fresh. За болчихно. Цааш унших гээд 3 цаг тавьчих тий. Биш ээ. 1 2 3 гихмчлэн. За энэ бол яг цаашаа өднөр өөрсдөө. За линкэн дээр даръя. Тэнгүүд энд доор сак юм гэж гарч байгаа. Энэ нь бол буруу. Тэгэхээр өөрсдийнх нь линкийг заана. PHP single permalink. Линк гэдэг нь өөрөө тухайн постны линк л гэсэн үг байхгүй. Линк рүү өсөрнэ гэж байна. Өөр. За энд дэлгэрэнгүй гэдэг дээр энэ бас байх хэвээр. За нэг copy чирсэн. Permalink гэдэг нь тухайн постны линк л гэсэн үг. Ойлгосноо. Би энэ тухайн постоо бариад авсан шүү дээ. Тэр постны линкийг тавилаа гэсэн үг. Миний пост нүүрсэ гэж байна уу, алтаа гэж байна уу тэр үл ерөөсөн хамаагүй. За энийг ч гэсэн давхар солиж. Так. Ингэсэн тий. За одоо манай юунууд яатсан байгаа. За тэгвэл энэ ч нэг сонио ачин гэдэг энэ. Энэ бол худлаа тийм үү. Манайх сонио ачин биш. Энэ дээр юу байна? Энэ дээр ан категори заа гэдэг үг гарах хэрэгтэй юм тий. За би WordPress-ийн категорийг санахгүй байна. Тэгэхээр юу гэхээр post category WordPress гэж ажиллаад. Тэгээл олчихно. За энэ codex org-оос л гарч ирлээ. За энд явлаа. Category link post WordPress арай жоохон яжаад энд л шүү дээ. Энийг саяны өний орд хэлж эхлэв да. Category name гэж яагаад. За энэ чинь болохоор юу ба шүү дээ. Наг чинь юу менюных нэр юм уу? Сони мэдээ агуулж байгаа. Гого энийг л өөрчлөх гэдэг аах. Одоо энэ дараа энд сони ачин гэсэн шүү дээ. Энд чинь манайх төр бол байхгүй шүү дээ. Удлаа шүү дээ. Энэ сони ачин гэдэг нь сактор меню юм уу? Категори англи л гэсэн. Мэдээний англи. Одоо би энд одоо юу гэдэг нүүсэ гэдгийг ч одоо юу гэсэн цаг үеийн мэдээ гэх хэрэгтэй байхгүй. Уг нь бол. Тэ. Тэрийг одоо энэ чинь тэгэнгүүт манай энэ дээр цаг үеийн мэдээ гэж гарч ирэх хэрэгтэй байхгүй. Болсон. Манай дээр яг одоо бол сони ачин байхгүй бол ус төр мөл төр гэх юм. Тийм. Тэр байхгүй. Тэрийг тэгэхээр зөв болгож ажиллах гэдэг гэсэн үг. За, category name яа. Өчтөр нэхгүй. Жишээ олсон юм да. Category name гэж наач өөр category name өгч цаана үүсгэж байгаа шүү. Чи яагаад өмнө чат гаргасан зовлосон бэ? Yani seni zaten Өмнө чатлаад нэг. Чи яагаад юм бэ? Зүгээр энэ дээр юм биччихсэн. Өндөрөө. Логон дээр бичээ. Үгүй шууд орчих юм. Энэ л шүү дээ. Энэ маш гоё. Category авах гэж байна надад. Гэдэг. Зак, баг ингээл ажиллана дөө. Энд нь би дашил зураас нэмч тэ. Түрүүн дашил зураас арилгацсан шүү дээ. За, refresh хийлээ. Up. Ан категориас 2 өгүүлчих чинь. Нэг нь аль. Чиний юм ветер ажил чинь хичнээн болж байна. Хэрэггүй нь аль ноён шүү дээ. Биш. За. За энэ ан категори гэж баз. Жишээ нь би энийг ингэж болох байхгүй. Категорийнхаа нэрийг өгөх үү? Цаг үе Фотошоп хийсэн юм. мэдээ гэх өөрчилчихлээ тэ.
Тэг яг дэлхийд дахин гэж яагаад байж болох вэ? Болно. Тэрийн юугаар нь ID байгаа юм уу? За цагийн мэдээ болчихоос. Тийм байна. За би нэг мэдээ нэмье. Хүмүүс мессенжертэй чинь. Мэдээ. Тэгээ өөрөө үз. За ингээ миний мэдээ штэ. Би энийг сонгоч штэ. Дэлхийд дахинд үнэ. Тэгэл дэлхийд дахинд гараад штэ. Үнэ дэлхийд дахинд аваад цагийн мэдээ аваад Энийг та тэгвэл энийг дэлхийн мэдээ болгодоо. Дэлхийд дахин. ялгаагүй штэ. Саяных шиг л сонгоч. Санийх шиг сонгочихно. Тий, сая ажиглал мэдээ нэмэлтээр энэ дээр тэрийг угаасаа категориас сонгож байгаа шүү дээ. За цаашаа даръя. Тэгэхээр За тэнгууд энэ нэвтэрч юм буруу байна. Яачлаа? Single page одоо бэлтгэх гэж байна тийм үү? За single page ямар байх вэ гэхээр index page бид төстэй гэхдээ контент хэлдэг байх хэрэгтэй. Ерөөс Slack-ис ятал адилхан байлгачлаа. Slack-ийг ч үнэхээр их ухаж байна да. За дэлгэрэнгүй орч те. За тэгэнгүүт ямар за арай жоо наривчлах бол энэ миний зүн нэмэгдээ лайт болсон байлээ. Контейнер гэлээ, span raw гэлээ, span 7 гэлээ. Тэгэл явчих юм шүү те. За ойлгомжтой. За би яах вэ гэхээр single page би онгойлгочлоо. Онгойлгосон байна те. За энэ доторх бүгдийг нь устгахчээ. За устгахгүй ингэчээ. Энэ дээр болохоор класс гэлээ. Саяны харсан юм чинь те. Контейнер гэлээ. За дараа нь класс row болоо. Row байсан. Дараа нь copy гэлээ. Span хийдгэлээ. 7 гэсэн те. Div гэлээ. За span 7 дотор юу авах вэ гэхээр манай контент л байна. ерөөсөө хэлж Ямар нэгэн байхгүй. За энд нь бид нэр ахаа гарчгаа явуулж болно. H1 дотор тийм үү? H1 дотор title гिचлээ. За ингээд ороод үзэлт. Энд нь нэг sidebar-аар дуудах бах та бодвол. H гээд маш өвдөх. за ингээл гайг ах уу. За дэлхийд дахин руу орлоо. Болж шít. Яа контент нэлэхгүй байна. Энд нь эсвэл юу ах хэвээр ах л та. Инглистас. Апа би refresh тарахаар явуулахгүй. Энэ болж шít. Гэх юмчлаа. Болж гинөө. За доор нь дахиад зөндөө юм нэмж болно. Коммент, момент тэгэл. Юу юу ч. Тий. За single page-ийг болчлоо гэж үзлээ шүү. За. За энэ хүртэл явчих уу? 18 минут болсон шүү дээ. Амар